Kennedy Miller үзүүлж байна. Bangkok Hilton. Голдруудад зурагч Джофф Бёртон. Хөгжмийн зохиолч Грэйми Рэвел. Ноцгойлогдсон Терри Хейс, ерөнхий найруулагч Кен Камерон. Та сууч. Намайг хизээ суулгах уу? Сууч. Өвгөнд ороорой. Суу гэж байна. Бидэнтэй хамтарч ажиллавал танд тустай гэж байна. Та ойлгов уу? Тийм ээ. Сайн байна. Ийм жаахан байж 2.4 кг героин авч явдаг. Хаанаас олсон юм? Хэлсэн чинь дээрш та нарын бараа нийлүүлэгч хэмб. Тэрийг хэл. Нийлүүлэгч? Би мэдэхгүй. Мэдэхгүй гинэ. Хар тамхи хэлээр гарах гэсэн Америкийн иргэд олон илэрдэг гэж байна. Харин тэд хааждгийг би мэдэхгүй. Чи тэдний нэг болмоор байна уу? Намайг сайн сонс. Энэ хүн ууралж эхэллээ. Ууралгаар ямар болдог гэж чи санана? Би нэг хүнтэй цугээс юм аа. Нэр нь Акера. юу гэдэг юм? Гэр зурагч. Тэр чимдааныг тэр надад бэлгэлсэн. Энэ чинь худлаа. Үнэн. Би итгэхгүй байна. Би ч гэсэн. Өөр хүний бэлэгсэлд ачаа тийш авч яваа юу гэж гайл дээр танаас асуух та үгүй гэсэн байна. Та тэгж хариулаа үсттэй. Тийм үү? Тийм ээ. Дахиад эхлэе. Эзэн чинь хаана байна? Би миний чимдаан гэж хэлээд байна шнэ. Танд хүний эртэл би дахиж юу ч ярихгүй. Энэ Австрали биш шүү. Та хүссэн хүсээгүй эндхийн хуулинд захирагдах бол мэдв. Элчин сайдын ямнаас хүн дуудаачтэй. Бүгдээ гойлд тоглоод явчихсан. Чамд туслах хүн гэвэл энэ хүн бид хоёр л байна. Чамд хоёрхан сонголт байгаа. Нэгдүгээрт чамайг 66-р зүйл ангиар хар тамхи эзэмшсэн хэрэгээр яллна. Хамтарч ажиллавал жаахан хөнгөн. Эсвэл 66-р зүйл ангиар хар тамхи тээвэрлж дамалсан хэрэгээр яллна. Энэ бол ямар ч хөнгөлөлтгүй ял. Өөр сонголт байхгүй шүү. Ямар ч өршөөлгүй.
Чамайг шууд цаазал. Чамайг ийм л хувь заяа хүлээж байна. Би чамд туслах гээд байна шүү дээ охин минь. Ойлгов. Танаас хүс хэдэн зүйл байна. Та бидэнд мэдээлэл өг. Хамтарч ажиллавал арай хөнгөн 65 дугаар зүйл ангийг танд тулгах болно. Өөрөө л мэд. Үгүй. Би буруугүй шүү дээ. Та Австралид байдаг шиг өмгөөлөгч хөлсөлж эргчлөөтэй явж угаад хэрэгээ шийдүүлчихнэ гэж битгий бодорой. Энд тийм биш. Хэрэгээ чинь дорн шийдчих нь мэдв. Энэ чинь ямар гэч орон бэ? Шүүх байхгүй гэж юу? Энэ бол манай улс. Энд манай хууль үйлчлэн гэж байна. Та биелүүлэх ёстой. Хэрвээ татгалзаад байгаа бол таныг эндээс шууд шоронд руу явуулна. Шоронд 3 жил хагас суусна чинь дараа дахиад хэлэлцэж болох юм. Та буруутай. Үгүй. Тэгвэл өөртөө гомдох болч тээ. Энийг аваад яв. Тэнийг. Чамаас авсан байцаалт. Гарын үсгээ зур. Алуу. Би юу ч ойлгохгүй байна. Энэ Австрал биш гэж би чамд хэлсэн байхаа. Гарын үсгээ зур. Үгүй. Юу болоод байгаа юм? Юу болоод байгаа юм бэ? Чамайг нэгжин гэж байна. Нэгсэн шүү дээ. Бүрэн нэгжээгүй. Дэше хараад хэвт. Аль вэ? Хэвт. Доошо. Окей. Битэлдэ. Ингээд ял бүр л өгдөө шүү. Окей. Худаалцаа. Open your legs. Work the door. Not my cool knife. Сайн уу? Lên app nắp. Lên nói xí.
ทะเลาะกันเร็วหน่อยสิขอทางนะเธอนะรีบครับเฮ้ย ใช้ได้ใช้ได้เลยน้อยน้อยดูนี่เฮ้ยสร้างนักกระเทือนเลยหน่อยเด็ก Чи уугаа. Би угаамааргүй. Чи шоронд уугаа шүү. Уугаа гэж байна. Үгүй. Налаач. Не трогайте меня. Уугаа гэж байна. Яадаг мó яалгадсан бай. Чамд өөх яалгадас байгаа шүү. Угаах дургүй байгаа бол яа гэх вэ? Энийг оруул. Өнөө цагт авуулсан. Тийм ээ. Юу болсныг хэлсэн. Тийм ээ хэлсэн. Тэр зүгийг надад нэг хүн бэлгэлсэн юм а нэрээ Его подарил человек по имени Хадагтай стент. Энэ миний мэддэг салбар биш л дээ. юу гэсэн үг? не ваша сфера деятельности. Суугаад ярилцъя. За. Манай төвчөө худалдаа гэр бүлийн асуудлаар үздэг. Сүүлийн үед Таиландын засгийн газар болон гадаадын компаниудын хоорондох гэрээнд хуулийн үйлчлэгээ үзүүлдэг болсон л доо. Тайским правительством и иностранными компаниями. Ингэхдээ Тайланд хуулийн хэдэн үстэй. Тийм ээ. Хуулийн тогтолцоог нь ч мэдэх ял. Мэднэ. Тогда в чем проблема? Тэгвэл яг юу болоод байгаа юм бэ? Би танд хэлсэн. Юу хийсэн гэж? Та надад тодорхой юм хэлсэнгүй шүү дээ. Намайг хар тамхитай холбогдсон болохоор ингэж байгаа юм уу? Тийм үү? И ваша фирма не хочет быть в этом замешана. Я права? Тийм ээ. Ер нь бид нэр хүндээ хамгаалах үүднээс хар тамхинаас олхон байхыг илүүд үздэг юм. Дел, связанных с наркотиками. Би өрөөгч гэсэн үү? Бас нэг зүйл гэвэл энд цагаан арьс өмгөөлөгч цагаан арьс түүнийг өмгөөлөд ямар ч үр дүн гардаггүй юм да. Белого клиента. Ноён Карлай. Би бүр яхаа мэдхээ болчиход юм. Вы себе представляете? Миний авч явсан зүнхийг нэг хүнхсэн. Би хэрэгээ бус руу чихэж байгаа нь хар тамхины дамчин шиг харагдаж байх л да. Гэтэ та надад туслаач дээ. Сайн өмгөөлөгч хэрэгтэй байна. Самый квалифицированный... Эрүүгийн хуулиар мэрэгсэн хэдэн сайн хуульчийг би танина. Занимающихся уголовными делами. Та хүмүүс үү? Тийм ээ, шилдэг хүмүүс шүү. Үгүй. Та хүн хүрхгүй. Тэгвэл яа их вэ? Байцаалаа. Намайг ойлгож надад итгэж миний төлөө тэмцэж чадах хүн тийм л хүн хэрэгтэй биш үү? который сражался бы за меня. Үйлчлүүлэгчийн төлөө тэмцэх нь ямар ч өмгөөлөгчийн үүрэг байдаг юм. Я подготовлю. Ийм л байна. Стентоных нь танаа товчгоор олон жил үйлчлүүлж байгаа гэлөө. Тийм ээ. Хэрвээ би тэдний гэр бүлийн гишүүн гэдгийг нь олж чадвал танаа хуулийн үйлчлэгийг авах хэрэгтэй, тийм үү? Та нар үйлчлэх ёстой, тийм үстэй. Ответьте мне. Нэг юм асууя. Та буруутай юу? Буруугүй гэдгийг тангаргалаа. Я ничего не Сүнхэнд юу байсныг би мэдээгүй. Би тэрэнд итгэж байсан. Яг би бодож үзье л дээ. Гэхдээ нэг найдлага тавиад хэрэггүй л болов. Кончится неудачей. Та хэр удаан бодох юм? размышления. Удахгүй гэж байна. Решение незамедлительно. Вы можете Бас сделать нэг гуйх юм байна. За, Вы можете Та миний тийшээ авч чадах уу? таны өмгөөлөгчөж хэлээд хувийн их зүйлсээ чинь үзэж болно. Юу гэж? Би автагаа уулзмаар. Би танд хэлсэн шүү дээ. Юу гэсний чинь би сайн санаж байна. Миний тийшэн дотор нэг тэмдэглэл байгаа. Тэрийг үзээд бодол чинь хуурч магадгүй. это дневник Юун тэмдэглэл үлээ? Наверняка была какая-то польза. Ээж маань тэмдэглэл. матери, пожалуйста. Та тэгж туслаач дээ. За яах вэ? Тэгье. Надад үлдсэн цорын ганц хүн Передайте. та шүү гэд тэрэнд дамжуулчихарай. Не представляю. Тэнд хэцүү гэдгийг та мэдэн шүү дээ.
Эртээ урдын цагт нэг тэнэгээр нэг сайхан бүсгүйтэй хувь заяагаар учирчээ. Гэвч тэр бүсгүйгэн алдсан юм. Үрд алдсан. Тэр хоёрын аль нь ч аз жаргалтай амьдарч чадаагүй юм да. Уучлаарай. Бид тэгээд одоо яах болж байна? Хар тамхи дамлаагүй чи зөөсөн хэрэг тохиж магадгүй. Цаазлах ялтай шүү дээ. Тэр эмэгтэй буруу юм уу? Буруугүй гэдэг нь итгэлтэй байгаа. Тэгвэл би нэг уулзаад үзэх ёстой. Яах гэж? Тэр чинь миний охин шүү дээ. Та юу гэж байлаа? Тэр өдөр чинь согтуу байсан юм чинь дээ. Уулзах нь зөв гэж юу? Өөр яах гэж. Энээс өөр арга үлдээгүй юм шиг байна. Цаадах чинь ганцхан танд л найдаж байгаа гэж дамжуулсан. Намайг хараад уурлах байлгүй. Тийм ээ дээ, Ричард. Яха та өөрөө л мэд. Энэ олон жил огт уулзаагүй байж одоо уулзах нь шуудраг ус гэж чи хэлэх гээд байна уу, тийм үү? Би тэрийг хамгаалах гэсэн юм. Аавны бол та хамгаалах ёстой шүү дээ. Миний хийж чадах юм чи маруухан да. Гэхдээ чиний зөв. Тэгээд яах гэж байна? Би очоод аав гэдгээ хэлнэ. Бас хамтрагч Ричард Карлайл маань намайг явууллаа л гэж хэлнэ дээ. Гэмт хэрэг өмгөөлдгөө гэдгээ би хэлсэн. Яагаад болохгүй гэж? Би тэрнийг өмгөөлийг үл чи татгалзахгүй үстэй. Мэдээж үгүй л дээ. Веллингтон. Билл Веллингтон. Ноён Карлайл яагав? Ричард намайг өөртөө ч уулз гэж явуулсан юм л да. Надад тэрнээс өөр өнгөлөх хэрэггүй гэж би хэлсэн шүү дээ. Та буруу бодоод байна. Би тэрнийг төлөөлж ирсэн юм. Уучлаарай. Миний буруу. Та Ноён Карлайлын туслах уу? Үгүй. Туслах нь гэх хашимт үнэн дэм бол бид хоёр хамтарч ажилладаг юм л да. Тэгээд би танд яаж туслах вэ, Ноён Веллингтон? Би энд нэг жаалжуул юм авчирсан юм. Энэ цай. Англичуудын ухтуртай хятад цай л да. Амин дэмүүд байна. Бас энэ юугийн сайн мэдэхгүй байна. Эмэгтэй хүнд их тустай гэдгийг нэг хүн зөвлөсөн юм л да. Хорай сүү. Джинс. Тийм бас джинсний бяло. Би гаднаас захиалж авчруулдаг юм л да. Every year. Post is always late, unfortunately. That's very kind. Танд их баярлалаа. Даанч наадах нь оруулахгүй үстэй. Зүгээр. Тэрнийг би зогтсуулчихсан байгаа. Ноён Карлайл миний хэргийг авна гинөө. Тэр бодож байгаа. Юуг нь бодох гэж? Заадах их болгоомжтой хүн л дээ. Бас их тэмцэгч хүн учраас ялагдах тун дургүй байдаг. Нэлээ. Миний амнаас хутгны ирэн дээр байхад ийм ч юм хийлүүлэх гэж дээ. Би өөрт чинь нэг л буруу ойлгуулчих шиг боллоо да. Чамайг буруугүй гэж зүтгэсэн хэвэр юм байх эсхийг Карлайл мэдмээр байна гэсэн. Тэгнэ. Би буруугүй юм чинь. Үгүй юу л да. Хэрвээ чи буруугүй гэж зүтгээд байвал цаадуул чинь хар тамхи тээвэрлсэн гэсэн хэрэг тулгаад цаазаар авах ял оногдуулж магадгүй. Харин буруугаан хүлээж ихвэл шүүгч чамайг харж үзээд ядахтаа амнасыг чинь өршөөж магадгүй юм л да.
ийм л байгаа юм. Ноён Веллингтон би юу ч ойлгосонгүй. Хууль үнний талд үйлчлэх ёстой үстэй. Энтийн хуулиас болж гэмгүй хүн амиа алдах ёсгүй үстэй. Би зүгээр л асуусан юм. Тэгвэл би буруугүй гэдэг нь цаацлах хийлээ авсан ч хамаагүй би худал хэрэг хүлээхгүй гэж ноён Карлайт хэлээрээ. Тэгээ би дамжуулж хэлнэ. Өөр хэлэх юм байна уу? Одоохон даалга. Тэгвэл танаас асуух юм байна. Та арх ууд юм швэц. Чи яагаад тэгж бодов? Таныг харсан чинь тэгж санагдаад. Би хаяан уудаг нь үнэн. Гэхдээ аригч юм биш. Халуунд танд тэгж харагдсан байх л да. Тийм баха ноён Веллингтон. За би чиний хэргийг аваач гэж цадгаас чинь би гойна. Чи буруугүй гэснээр л байгаарай. Цаасах чинь зөвшөөрөх үү? Зөвшөөрөх байхаа. Түрүүн чиний хийснийг дамжуулчих. Чи тун зөв хэллээ. Баярлалаа. Бас энэ бүхнийг авчирсанд баярлалаа. Ноён Карлайт автомны хот барьсан болов? Би нэг дэвтэр өгчгөрөө гэж гуйсан юм л да. Асууя. Юу сагаст замын төсөлтэй холбоотой хурал болно. Өглөө эртхэн шиг тэр гэрээг ширээн дээр тавьсан байгаарай. Тэр буруугүй Ричард. Тийм ээ би хэлээ үстэ. Гэхдээ тийм ухаалаг хэрсүү гэдгийг хэлээгүй шүү дээ. Аавтай минь ямар адилхан юм бэ? Бурхан минь. Гэхдээ тэр өөртөө итгэлтэй бас өрөөд байгааг гинэ. Ричард чи тэрний өмгөөлөх хэрэгтэй. Она сама никого не щадит, Ричард, и не ждет пощады от других. Вы должны ее защищать. Вы так считаете? Я... Таал тэгж бодоод байгаа. Вы разве так не думаете? Чи тэгж бодохгүй нэг юу? Можете идти. Би хайртай би залгая. Манайхын товчоог байгуулах гэж дөрвөн хүн яриа зүтгэсэн. Хэрвээ би цагаан арьсд хүн өмгөөлчихвөл бусад хуулийн товчоочийг дампуурна. Цагаан арьснууд цагаан арьснаа өмгөөдвөл та ичүүд удахгүй биднийг үзэж чадхаа болно шүү дээ. Би тэгж бодохгүй байна. Тэгээд та бодол тоо. Энд чинь зүгээр л хар тамхины хэрэг шүү дээ. Өөр юу ч биш. Бас та ичүүд шашин шүтлэхдээ үнэн чиглэлийг та мэднэ. Зоолог гэж. Энэ хэргийг өмгөөллөө гэд бидэнд ямар ашигтай юм бэ? Тэр буруугүй. Хэн нэгэн тэрнийг буруугүй гэдгийг нотлох хэрэгтэй. Тэр хүн би гэж юу? Та буруу удаж байна. Би танд бодлоо хэлье. Би бол хуульч хүн. Буруугүй хүнийг өмгөөлөхгүй бол би хуульч хүн биш гэсэн үг. Тийм биз? Тэгэхээр хоёулаа өмгөөлье. Тэр бүсгүйг ямар ч үнээр хамаагүй өмгөөлье. Гэхдээ энийг хийхин тулд та надтай хамтрах ёстой. Энэ сайхан боломжийг ашиглах гэж би танд зөвлөмөр. Knees and thank her for giving a bastard like you a second chance. Чамайг хөгийн новш гэдгийг би мэднэ л дээ. Энийний чинь төлөө би тэгээд чамайг төвөрөх юм болж байна. Яасан хоноо төвөрнө. Тэгнэ. Би заавалчгүй төвөрнө. Энэ бол шүүх хурал биш. Зүгээр л сонсгол. Шүүх хурал их болоогүй. Хизээ болох юм? Өнөөдөр товж магадгүй харж илвэ. Чи буруугүй гэснээр л байгаарай. Юм асуул айд сандрах хэрэггүй. Энэ бол нот та хэлний орчуулагч. Эдний талын хүн юм уу? Манай талын хүн бид хөлсөлсөн юм. Санаа зовлохгүй би чамайг өмгөөлнө. Ноцтой хэрэг учраас чамайг батлан даална гаргахгүй байх. Шилжүүлэх болов? Магадгүй. Клантой ядлаа эсвэл мөн жавд авч магадгүй. Мөн жав хамгийн хэцүү юм. Тийм ээ хамгийн чанга. Дотор орсон хойно шүүгчүү хар зогсороо илүү төлөвлөгөө хэрэггүй. Нүдрүү харин бид яа. Чамаас юм асуул нам дугаар хариулах хэрэгтэй. Бас хөлөө чирэхгүй байхыг хичээгээрэй. Ойлгов уу? Яагаад? Шалын завар болж хул эднэр доромжлол гэж үздэг юм аа. Тайван байгаарай. Катрина Стэнтон.
Катрина Стентон. Вы формально... Кэтрин Стентон таныг 2.4 кг хар тамхи дамдан наймаалгах зорилгоор нууцаар хил давуулсан тул Тайландын эрүүгийн хуулийн 65 дугаар зүйл анги тулгын яллага болно. Энэ зүйл ангиар оногдуулдаг шийтгэл бол цаазаар авах ял. Шүүх хурал болтол таныг Нунжаугийн шоронд саатуулах болно. Кодекса взять обвиняемую под стражу прямо... Сонсгол үгээр дууслаа. Для предложения защиты отпустить обвиняемую в персонале. Ваша честь, мы обращаемся к вам с просьбой отпустить... Эрхэм шүүгчээ шүүхрэлт энэ нэмэгтэйг батлан даалт өгөхийг бид хүсэж байна. Тайландыг орхиж гарахгүйсэн баталгааг бид гаргана. Энэ хүний үйлчлэг хэрэг ноцтой учраас таны хүслийг хүлээж авах боломжгүй гэж байна. Юу болов? Шүүх хурал чинь хизээ болохыг товлсонгүй. Судебного заседания не определено... Ямар зүйл анги тулгаж байна? 65 дугаар зүйл анги. Транспортировка. Бурхан. Чи буруу. Бид ялнаа. Хааш наваач гинэ? Нунжао. Аавтай холбоо байсан уу? Тэр нь санаа битгий зовоо. На него надежда. Зоригтой байгаарай. Мөнгө олоод дараа нь дахиад авчихгүй юу? У них имеются. Если будут Мөнгө олоод дараа нь дахиад аваарай. всем снять трусы. Ты Доктор өмдөө тайл. Наад хувцас ав. следуй за мной. Дагаад яв. Бангкок Хилтон. Это место Шиндор, для парангов. шамшиг хар тамхичид байдаг юм. Шаманов несет дерьмом. Для Бангкок тебя это Хилтон чи Бангкок. диваач нь хийж А у удаарай. меня рай для парангов. Өнөөдөр бол гайхалтай өдөр. Ийм өдөр дахин тохиохгүй. Би энд санаа зовох зүйлгүй өдрийг жаргалтай сайхан өнгөрөөж байна. И не прожить этот день достойно. Намайг Стентон гэдэг. Стентон. Кэт Стентон. Шүтгөрлүүгээ танил. Забыла, как тебя зовут. Не обижайся. Санаа зоволтгүй намайг бурхантай ярилцаж байхад энэ дандаа ийм болчихдог юм. Толстячком. Намайг Астра гэдэг. Ты.
Love surrounds me, enfolds me, and wraps me, and I go forth in peace. Whenever my attention wanders away from that which is good and constructive, I will immediately bring it back to the contemplative of that which is lovely and of good report. I am a spiritual and mental magnet. I think myself all things are possible for me. I'm going to be a wonderful success in all my undertakings today. I am definitely going to be happy all day long. Хийх үү? Үгүй. Өөрөө л мэд. Эндээс юм олдохгүй шүү. Ховор иддээ. Чи нөгөө хоёр гэлтэй баригдсан солонгос охин нөө. Би солонгос биш ээ. Би хүнд мэрлэгдчихсэн. Мэрлэгдсэн гинэ. Тийм ээ. Сонин байгаа биз? Юу тэр вэ? Буруугүй байж энд сууж байдаг. Амьдрал гэж хатуу шүү. Чи яагаад энд орчихсон? Чамтай адилхан мэрлэгдсэн. Гэхдээ чинийхээс ихээ 7 хил баригдааг бол байж байгаа байсан. Маш баян болох байсан. Их мөнх хийхээс юм да. Би юу бодож байсан гэж? Сайхан хувцас байшин авна гэж бодож байлаа. Усан онгоц авсан ч хүрх мөнгөтэй болох байсан. Гэтэл энд ялгцаараа дуудуулаад сууж байдаг. Ийм заяатай юм байлгүй дээ. Хэд бидний хизээж өршөөхгүй. Цаг боллоо. Чамд $20 байна уу? $20 байна уу? Америк доллар шүү дээ. Яах гэж? Мөнгөтэй бол гайгүй өнгөрнө. Та нарыг заддаг юм уу? Задах юу ч. Тэгээд л 20 төлдөг. Оо, ямар хөөрхөн юм бэ? You don't want to sleep with this crazy guy. Lucky girl. Mr. Kalam ที่เราจะพูดด้วยค่ะ เข้ามาเลยสวัสดีครับคุณนะ Алуу та суугаач. Би маргах гэж ирээгүй шүү ноён аанаа. Маргаан харин шүүхтэр л болно. Би тэр бүсгүүдэд тулгаж байгаа ялыг эсрүүгцэж байна. Дамарж зарсан могт байхгүй учраас 66 дугаар зүйл ангиар яллах ёстой. Тэгээд чи 65 дугаар зүйл анги героин үйлдвэрлэж худалдсан хүмүүст хамаардаг. Тэм учраас цааслах ял тулгадаг. Харин энэ бүсгийн хувьд бусдад мэхлэгдсэн байна шүү дээ. Лекц уншиж өгсөнд баярлалаа. Бид нар өдөр болгон манай улсын хууль тогтоомжийг ингэж сайн мэддэг гадаад хүнтэй уулзаад байдаг юм шүү дээ. Манай хуулийн дагуу бид тэр эмэгтэйд хар тамхи тээвэрсэн гэх хэрэгтэй. Манай хууль танахтай харьцуулашгүй шүү дээ. Энийг та өөрөө сайн мэдж байгаа. Худлаа. Та манай хуулийг хөдөлгөх гэж болно. Энэ бол миний ч ус. Би энэ улсад амьдрах эрхийг сайн дураараа сонгосон юм шүү дээ. Энэ бол танаа ус биш ээ. Тайландын хууль тогтоомж ийм л байдаг. Энд амьдрах эрхийг бид нар танд олгосон. Энэ улсын хуулийг яаж хэрэглэхээ чи бид мэднэ. Ахашгүй би таны хатамхны намайг дэвлэрэх байгаа гэж үнэлж байна л да нэрээ шүү. Гэхдээ миний үйлчлүүлэгчээр оролдоод хэрэггүй. Тайланд улсын хувьд бол хамгийн гол нэр төр болон шудраг энэрэнгүй нийгэм байгуулах. Тийм үү? Өвгөө таны хувьд бол хамгийн чухал нь тэр эмэгтэй цагаан ажилтан гэдэг дууга юм. Тийм юм бол 65 дугаар зүйлээр ялагдсан хятадын 10 иргэнийг цааслах та хаана байсан юм бэ? Та тэдний талаар санаа зовсон гэж юу? Тэр үед танд Тайланд улс нэр төр хамаатай байсан гэж юу? Цагаан өмгөлөгч цагаан мөсгүй. Энд чинь доромжлол. Үгүйтэй ноён Карлайл зүгээр ноён сайхын хэрэгт ажлын ямар ч ялгаагүй гэдгийг хэлэх гэсэн. Цагаан ажлаа бүсгүүд арай өөр хандна гэж үгүй. Хуулийн өмнө бүгд адил тэгш гэдэгтээ та санал нийлнэ үсттэй. Та юу гэж бодож байна?
Шударгаар бол шүү дээ. Энэ үгэндээ гэж хэлэхэд би таны энэ асуудлыг бодож үзье. Тэгээд таны эсэргүүцлийг хэлэлцгээсгээ шийдэ. Хизээ шийдвэр гарсан даруйд. Баяртай. Баяртай. Баяртай ноён Карлайл. Би тоосон мумал. Как все прошло? Грубо, как и все здесь. И что они сказали? В конце концов, он согласился еще подумать. Сказал, что ему нужно советоваться. Каковы наши шансы? Юу гэж вэ тэгээд? Бодож үзье гинэ. Нилийн дээгүүр ярих бололтой юм шиг байна. Бидэнд боломж гарах нь тэгээд. Тэр ч хэцүү хүн л. Энгийн засгийн газар хар тамхи хэл ахуулын хэрэгс залгсан шүү дээ. Та виски уу? Үгүй дараа болъё. Надад яахан ажил байна. Өөрөө л энэ бол Тайланд. Энд өөр хууль үйлчлэлт. Ийм ноцтой хэргийг өмгөөлнө гэдэг тийм ч амаргүй. Тэгээд ийм залуу өсгөөг буудаад алж хэрэггүй. И что мы будем делать? Нам остается только одно — надеяться, что здравый Техник бусдад анхааруулга болдгоо. Или нам нужно так Тийм л байна л да. чтобы ни одна Тэгээд одоо яах вэ? Харж үзэн тэгж найдахаас ихтэй зүгээр суухгүй. Шүүх хурлаж чадлаараа бэлдэх хэрэгтэй. что это происходит в Таиланде, и судебная система мне подходит. Юу вэ гэж чи чинь хуралдааны өмгөөлөгч шүү дээ. Недостаточно вы Гэхдээ би энэхийн хуулийг муугүй мэдэн шүү. Ямар ч байсан оролдоод үзнэ. сторону дела, дайте мне Тэгээд ялах болов? акт, и я не сдамся. Мэдхгүй л байна. Энэ хэцүү ажил. Уг нь ялагдаж үзээгүй юм чи сайн мэдэн дээ. Би ч уг нь сайн өмгөөлөгч шүү дээ. Гэхдээ өөр салбарт. Тийм ээ. Гэхдээ эрүүг хэрэгт хүчээ үзэхээс боцох юм алга. Би тэгээ юу вэ? Каковы будут мои обязанности? Татгалзахгүй надад тусал. Если не возражаете, я бы хотел, чтобы Туслагч нь болох гэж үү дээ. Тэгээд юунаас эхлэх вэ? Маргааш өглөө тэрнтэй очиж ярилцсан. вы завтра с ней встретитесь. Нүн жаавд уу? Тийм ээ. Прошу, вы сейчас куда? В клуб? Чи клуб төргүүлэх үү? Үгүй дээ би харилаа. Я тут Би бодлоо л да. Маргааш ер нь чи тийшээ очиж би энд ажиллаа хийвэл яасан юм бэ? работа, как вас понимаю. Яагаад? Чи надаас илүү шүү дээ. Мы так далеко не уйдем, если Бодлоо яриад үйл бид бүтэхгүй юу болсон юм бэ? говорить. Дайны үед би тэр шоронд ч байсан юм аа. Мөн жаавд уу? Тэр үед өөр Япон нэртэй байсан юм аа. 40 жил өнгөрсөн чи тэнд очныхэр нэг л биш санагдаад байна. Знаю, смогу ли я Шоронд байсан тухай ч наав ярьж байсан. Гэхдээ чи илүү тодорхой ярих юм биш үү? в тюрьме. Но он только сказал, Би что вы чадахгүй. опозорили себя. Охин чинь цаасуулах гэдэг тухайд очиж чадахгүй гэж юу болж байгаа юм бэ? Ийм ч юм байхгүй ч. Үнэхээр очмооргүй байгаа юм бол тэнд яг юу болсныг яриад тал та. Тэгвэл би ойлгоно шүү дээ. Придумайте что-нибудь другое. Если вы действительно не хотите завтра туда идти, вы должны мне все рассказать. Так будет честнее. Раньше я очень Өрдөн любила би энэ газарт их хайртай байсан. Аав маань хамгийн сүүлд намайг энд босож ирээ гэж хэлсэн юм. Это было сразу же после Цэргийн трибунала. шүүгээр болсон тэр өдөр би Англиг бүрэмсэн гаргасандаа аав намайг Бангкокт өгөөрэй гэсэн юм. Бас сүүлд нь юу гэсэн гэж санана. Юу гэж? Он сказал, Нохоо үргэлж бөөлсөн дээр буцчихдаг гэсэн юм да. Яг тэгж хэлсэн. а вот что он сказал. Дайны эхлэхэд би энд хин элчинд тусламжийн ажилтан байсан юм. Танаа нэг хамаатан элчин сайд байсан гэлөө. Өвөө маань элчин байсан юм аа. Гэхдээ тэр үед явж гисэн байсан. Би цэрэг олно гэж бодооч. Шоронд орно ч гэж боддог юм лаа. Гэвч тийм юм болчихсон юм да. 1945 онд тэр шоронд өвчин тахал үйлсгэлэн гэж дийлдэх юм болоод байлаа. Манай 8 хүн оргохоор шийдсэн. Но японцы Оргох гэж оролдох юм бол хэнийг ч ялгалгүй устгана гэж Япончууд анхааруулж байсан. на двое пленных. Тэгэхэд би тэднийг битгий оргоо гэсэн. Гэтэл оргох нь бидний үүрэг гэж тэд хэлж байсан ч гэсэн би хоригл сорл байсан л та. Но они не Гэвч намайг тоогоогүй. И тогда не Би Япончуудад хэлэхээс өөр аргагүй байсан. как сообщить об этом. Гэтэл тэднийг барьж аваад нэг дорн заазалчихсан юм. Но я не 40 жилийн өмнөх тэр өдөр миний санаанаас огт гардаггүй юм та. мальчик. Тэгэхэд би залуу байж тээ. И я, наверное, Алгадсан нөхдүүд маань ч залуу байж. Би үнэхээр тэр шоронд руу орж чадахгүй Ричард. Тэгвэл асуудал гарах нь дээ. у нас возникнет проблема. Би чамд туслана. Простите, Хелл. Уучлаарай Хэрэлд. Надад заавал тусал гэж би чамайг албадахгүй. Не нужен простой наблюдатель. Обещаю. Охин донд туслалгүй яах вэ би?
Тэгвэл тийш орч. Маргааш өглөө заавал очиорой. Разрешат свидание завтра утром. Өөрөө л мэдэхгүй юу да. Та яг одоо UB кино сайтын киног үзэж байна. Би чинь сайн уу? Юм уучхаа юу? Үгүй ээ. Наад царай зүсээ хараач. Энэ бүржмэлийг арай гэж олцоод бясалчлаа. Би арих байгаагүй гадаа унаад ийм болчихсон. Гарчин салганы хоолойч чичрээд байна штэ. Та ч наригч юм уу? Уулгүй нэлээд хэвсэн. Энэ дээрээ сэтгэл санаа жаахан тавгүй байна та. Мөндө. Тэгээд надад сайхан байна гэж та бодоо юу вэ? Та бол их сайн тал цагийн дараа эндээс явсан шүү дээ. Уучлаарай би үннээ л хэллээ штэ. Энэ ямыг та мэдчихв. Амьсгал харахгүй бүгчин мөрөнд жон тоцог байхыг та мэдхүү. Би засвартанд хүртэл дэрэгдээс харгалзагч салахгүй. Юу ч мэдэхгүй ээж мэддэггүй шиг зан битгий гарга. Та юу ч мэдэхгүй. Гэхдээ өглөө босоход чинь энд тэндгүй өгсөн үний хүр дүүрэн байхгүй л байгаа үстэй. Би 3 жил шоронд хоригдсангүй. Шоронд суух ямар байдгийг би сайн мэднэ. Хаан тэр? Дайны үед Сингапурын Чангид бид хэдэн мянгаар хоригдож байлаа. Зарим нь өөхөختөн хүртэл баярлаж байсан юм шүү. Уучлаарай. Би мэдсэнгүй. Дахиад шоронд орохгүй гэж өөртөө хэлсэн болохоор энд ирэх амаргүй л байлаа. Та нар намайг эндээс гаргана үстэй. Би цаашдаа тийсэхгүй. Чи тийснэ. Битгий боожог. Бид хичээж байгаа. Хийж хийх хэрэгтэй. Бүржмлээ үзэлцдэг нь харамсалтай л. Харин тийм ээ. Дараа ирэхдээ л болгоомжтой бай. $100 хэрэгтэй байна. Танд мөнгө байна уу? Би. Бас амин дэнд хэрэгтэй. Энд өвдчихвөл өнгөрнө гэсэн үг. Өөр юу хэрэгтэй вэ? Толгойн юм. Амьсгалын цацлага аль болох олныг. За. Үрсэгээрээ. Та хаачих нь? Өөр газар очие.
Энэ бүсгүйтэй хоёулахнаа уулзах газар байна уу? Галзах бол. Болно. Галзах болж байна. Карлайл боломжтой бүх аргыг хайж байгаа. Төвчээртэй байх хэрэгтэй. Чамайг Тайландын хууль дүрмийг мэдээгүй явсан гэдгийг тэр заавал нотлно. Уг нь цаадах шин их сайн өмгөөлөх юм шүү дээ. Болж өгөл хэргийг чинь хэрэгсэхгүй болгоно хаа да. Та итгэлтэй байна уу? Үнийг хэлэхэд үгүй л дээ. Чиний ярьсанд идэх хүн олно гэдэг хэцүү байна. Харин тийм ээ. Гэхдээ найдлага байна. Буруугүй гэдгийг чинь шүгчдэд ойлгуулах хэрэгтэй байгаа юм л да. Яаж? Чамайг мэхэлсэн хүнийг олох хэрэгтэй. Тэгвэл өөр шүү. Тэр чинь хар тамхины дамчин гэдгийг шүүхэд нотлох хэрэгтэй юм. Тэгээд юунаас олох вэ? Чи харин мэдэх ёстой доо. Та миний өмгөөлөгч үстэй. Би юу? Тийм ээ. Ричард Тойр миний өмгөөлөгч. We'll let Richard handle the legal side. You give me the leads and I'll follow them up. Олох сэжүр гадаж ол. Чи Арк Рагантай Лондон танилцсан гэсэн юу хийж явсан юм? Аавыгаа хайж явсан юм аа. Намайг багад аавын маань өгсөн гэдэг байсан ч ээжийг өнгөрсний дараа худлаа гэдгийг би мэдсэн. Ээж чинь тэгээд хэзээ өнгөрсөн юм? Хэдэн сарын өмнө? Уучлаарай. Чамд хэцүү л байсан байх та. Зүгээрээ. Бид тийм дотн байгаагүй. Аавыг алга болсноос хойш ээжийн сэтгэл санаа дээрдэггүй. Үргэлжил аавыг боддог байсан баг. Тэгвэл аав чинь юу гэж боддог байсан юм бол? Мэдгүй. Уусвал заавал асууна. Гэхдээ бараг чадахгүй үстэй. Цаг дуусчихж. But this is ridiculous. I paid $200. $200 төлсөн шүү дээ. Дандаа ирэх юм аа. Лондонд очоод тэгээ юу болсон юм? Би тиймд автагаа биш. Аркеологиантай танилцчихсан. Тэр чамайг сонгож. Яг над шиг хүнийг хайж явсан байх л да. Сайн санаж яв. Бүгдийг санах хэрэгтэй шүү. Тэрнтэй хамт явсан газруудаа бүгдийг ойлгоо. Тийм ээ. Би тэрнийг хаанаас олж болохыг судлаа. Чи ч гэсэн хичээгээрэй. За тэгнэ. Баяртай. Баяртай. Нэг юм саналаа. Юу тэр вэ? Гэрэл зураг. Ричард сүнхнээс чи юу ч олоогүй шүү дээ. Би авсан юм аа. Угаалгаж амжаагүй хайсан дээр байгаа. Зөвдөө. Сайн бодоод угаарай охин минь. Баяртай. Баяртай. Инээдтэй хийшээ. Юу авчраа? Зөндөл юм байна. Юу гэж? Яазан боловч надад өчгөлдөө. Үгүй. Тэр хүчээ авдээ шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ надад байжлаа. Би буцаад өчгөндөө. Үгүй. Ээж үж хэрэглээ. За яах вэ? Тэгвэл надад өгч вэ. Би яахчгүй өчл яалаа. Үгүй. Дараа авбал аваарай. Ямар ч бурхан байхгүй. Байсан бол эднийг аврах нь яасан юм? Манай гэрийнхэн католик шашин шүтдэг байсан.
for me a Mercedes Benz. My friends all drive Porsches. I must make amends. Work hard all my lifetime. No help from my friends. Oh Lord, buy me a Mercedes Benz. Ангалгч өгч. Яах вэ? Нэгчлэг хийн гинэ би нуучих. Чи яаж юм бэ? Харгалзагч хэлсэн юм аа. Чамд хэллээ гэж юу? Али нааширтай. Санс. Бидэнд лаз онгоолгоч байна. Тэр чинь энд Монгол гэсэн үг. Надад өчгөөд яахыг харж бай. Лаз онгоолгочтой хэдэн хүн л байдгийг. Хин? Хараад идэж. Энэ шорон гэдэг чи мэдчихээнгүй юу? Цаадч нь мдэггүй болохоор баригдана. Харин хоёлаа өрснө. Хураалгах гээгүй юм бол өгөөт. Энэгээр юу юм хий? Мөнх хийнэ. Мэдчихсэн юм ингээд нуучдаг хэрэгээ. Хаана носон? Би юу ч нугаагүй. Хаана? Энэ чинь юу юм? Хатима гэж би хэлээ үсттэй. Азар бүгдээрээ баригдчихлаа. Мөндөө Мэнди. Хоёулаа зонгоолгочны суурингүй ихтэй. Намайг яхах зүгээр л харж бай. Харин энэ чинь юу вэ? өгөөдхөө. $5. Үгүй Мэнди. Чи биднийг матсан. $5. Тэгэж ярил энэ чиний биш шүү. Тэр үнэ. Яг хөө. Болил да Мэнди. Адилхан биш нэгнийг битгий ингэж байгаа ч. $5. Хорлоо. Хариулт би. Дараагийнх нь. Энэ хүнийг л олох хэрэгтэй байна. Нэр нь Аркераган. Хаанаас олов? Зургийг аваад хайлсыг угаалгаагүй байж. Шорондоо орох ямар хувьтай? Дажгүй өөдөнд нь шургасж ойцныг стол сууж гайгүй шүү. Шургаж унсан гинэ. Уяахад хуучны үе гэнт санаанд ороод тэгээд л сүйдтэй чинь болоогүй дээ. Аль эртэл очих ёстой байж дээ уг нь. Сайн байна. Аав нь гэдгээ хэлсэн үү? Үгүй. Одоохондоо Билл Веллингтон чигээрээ л бай. Дэлгэр гарна. Тэр үсгүй надаас л болж тэнд орсон ба шүү дээ. Ричард. Ийм байхад нь дахиж зоогоод яахав. Тийм ч үуч мэдгэл юм. Уухаа болчихоогүй л. Бойсоо. Джонни бид хоёр дэнд удаа нөхөрсөн болохоор баяртай гэж хэлэлгүй явуулж болохгүй үстэй. Үүнийхээр сайн нөхөр мөн байсан шүү. Нин Волкер тантай дахин уулзна гэжтэй идгэлтэй байна. Харин одоохондоо түр хавцъя да. За тэр марцганах яхав. Тэгээд одоо яа гэж бодож байна да. Энэ хүнийг хаанаас олох вэ? Би бодсон. Австралид байж магадгүй. Элчингээс очиж асууя. Дахиад уу? За ганцхан шүү.
Австралийн элчин сайдын яам. Ингэлээ. Гүн халууныг яана. Ирсэн хүмүүсийн ирсийг шүүж үзлээ л дээ. C61-666-5 C дугаартай Британий паспорт бүхий Винсент Ахмед Раген гэгч хүн Qantas 52 нислэгээр Бангкокоос Сиднейд очсон байна. Гарч явж уу? Үгүй гарч яваагүй. Тэгвэл Австралид байгаа байх нэ? Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ гэмт хэрэг толбогдолтой хүн бол хуурамч паспортаар, тодорхойлбол Австралийн паспортаар гарч явсан байж мэдэх юм. Шалгах арга бий болов. Цагаачлалын албан хаягаа бүртгүүлсэн байна л да. Тэгэд хаана гэж байна? Сиднейгээс холгүй нэг фермд байна. Чи юу аяар байх нэ? Эсвэл Австралиас гарахдаа Английн өөр паспорт ашигласан байж ч болно шүү дээ. Би тэгээд Английн элчинтэй очих юм болж байна уу? Тэгж таарах нь. C61-666-5 C гэсэн сэрээр шалгуулад үз. Тус болж юуны магад? No, I don't like to ask for favors. What's the point in being chargé d'affaires if I can't help? Чи юу хийгээд явна да? What you're doing? Карлайлын ажилд яхан тусалах санаатай л явж байна. Юм уу? Үгүй баярлалаа. Чи зүгээр биз? Тийм ээ. Би зүгээр. Би ууж болно үстэй. Эдэг. Уулда. Оо. Мөстө виски авъя. Anyway. За би гуйлтыг чинь шалгасан. Энчиний Ахмед Винсент Раган гэдэг нэртэй паспорт гэсэн байхаа. Дугаар нь Лондонгийн C61-666-5C. Энд бүгд байгаа. Хаяг шивдэ. Баярлалаа бав. Би албаны шугамар шалгуулсан. Хар тамхитай холбогдож таарч байна. Аркераг нас бараад олон жил болж чи хойлч хүн юу хийж яваагаа мэдэж байгаа байлгүй дээ. Тийм үү? Английн цагдаагийн газраас надтай холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн. Ахмед Винсент Раган гэж хин бэ би. Чи Джек гэдэг гэмт хэрэгтний тухай уншиж байсан уу? Тийм нэг хүн байсан. Цагдаа нар барьцгаалаа гэж бодож шалгахлаар биш болж тараад байсан. Аркераган гэдэг тэр шиг л хүн байх вэ гэж би их айж байна. Чи үнэхээр уухгүй мó? Үгүй дээ. Баярлалаа. Бас тусалсанд баярлалаа. Өршөөрэй. Сэрээрээ. Алвэ басалтаа. Хойлоо гарыг. Юм гэнэ үү? Байхгүй. Би дахиад $20 өгөхгүй шүү. Басаад ир. Алвэ хөөе. Хөөе. $10. Энэ зүгээр. Америк доллар шүү. Хойд юм болно юм. За. Болох уу? Болно.
2 цаг. Дөрөв. 2. За 2. Яагсан би? Салхинд гарьяа дуугаад дагаад яв. Битгий яагараа. Чи унаад өгчихгүй. Цагаа хардаа. Миний цаг. Цагаа яач вэ? Энэ 3.15. Яг 3.15-д энэ хаалга онгоод юм. Одоо одохгүй. Аль. Hey, Gansan. Hey, Nungshimo, Hasipa, okay? Okay for you? Okay. Мэн би хаач гэдэг юм бэ? Тайвшрал да. Хоёулаа ирчүүдийн хэсэг рүү очих гэж байна. Аль. Харуулыг сэрээхүн тулд би энийг авчирсан. Чи яах хэрэггүй. Энэ ердөө хүүхдийн тоглоом шиг их амархан. Хэрвээ харуул сэрчгэл зогтох хэрэгтэй шүү. Чи харамсахгүй. Хоёлаа жинхэнэ ирчүүл дээр очиж. Энэ шоронгийн эмнэлэг үнэндээ бол хүүр хадгалдаг газар л да. Юу? Өвчин тусаж би юм бол шууд л таниулах. Тэгэхээр өвчин тусаад өхөн л гэж мэд. Энэ миний дүү Билли. Билли? Энэ бол Кат. Кат таминлич. Харвуу ойлгож байна. Ярд юм уу? Үгүй, хэлгүүдүүлээ юм л да. Гэхдээ хүний бодож байгааг мэднэ, тийм ээ? Хоёлаа алцахгүй чамд ярьж байсныг минь санаж байна уу? Кат чамайг харамчлах болно. Юу? Чи ч үнэн яриад байгаа юм бэ? Дараа хэлье. Би чи ч нэрээ чимээгүй. Би дараа хэлнэ. За юу? Энийг ав. Халаас нэмэх шүү.
Ашгүй гайгүй байна. Чи бигээд өгөх гэж мөнгө цуглаадаг байсан юм уу? Тийм ээ. Хаяа мөнгө чангалгүй байдгийн. Хөөмин. Бэлэн үү? Аль сэрээрээ? Би чамайг сансан шүү. Мэнди. Босоод ир. Би л сайн харж байсны чинь шагнана. Чи тэгээд алийг хүсэж байна? Сүүлийн байдлыг. Болно, санаа зовлтгүй. Чи билетэй юм ярьж бай. Юу ч хэлсэн яах вэ? Харин би чамайг жаргаана. Алло, өдөн жаална. Сайн били. Би чамайг сансан шүү. Алло, наашир. Ингэж болохгүй гинэ. Тийм ээ болохгүй. Би тэнийг биш шүү дээ Мэнди. Би өнгөрсөн хүн. Хоёр 7 хоногийн дараа намайг шүүн. Тэгээд яах юм чи мэдэн ш. Долил доо. Шүүх яаж шийдгийг мэдэхгүй ч. Мэдэж чадах юу байсан бэ? Өмгөөлөгч нь шал хуурамч. Яах нь би сайн мэдэж байна. Наа энийг ав. Сонс тэнийг минь. Би өнгөрсөн. 7 хил гэрyon гэд бодолтой. Тэр тэдэргүй би дээд хэмжээ авч таарна. Ямар ч найдлага байхгүй. Өмгөөлөгч чинь юу гэсэн? Юу гэхээр дээ бууны нохоо юм чинь. Би ч нэгэн шийдсэн. Харин биелээд л санаа зовж байна. Тэнгэр минь би тэрнээс араасаа чирчгсэн. Өмгөөлөгчдөө ч хэлсэн. Биний содолол бүх хэрэгээ хүлээе гэдгийг ч хэлсэн. Били хараас гэмт хэрэг хүн биш ба штэ. Борооч гэжтэй. Юу болж байгааг тэр мэдчихсэн. Юу болсон бэ гэвэл би тэрнээс агсанд бараагаа хийчихсэн. Били авч аваад баригдсан юм л да. Зайдач. Юу ч болсон бай билийг арай хороочихгүй байх. Тэрэнд туслах хүн хэрэгтэй. Мэнди би чадахгүй. Амархан л байгаа зү би чамд бүгдийг зааж өгсөн. Чи тэрэнд тусалж бай. Би ч гэсэн чамтай адил хэрэг толбогдсон гэж ойлгохгүй байна гэж юу? Чамайг олон хүн хамгаалж байгаа. Харин намайг хэн тоож байгаа юм хин ч биш. Тэд чамайг цаадлах бай гэд. Били дад тааруулж чамайг 66 биш 65 дахь зүйл ангиар шийдэх чинь билүү? Айгуу бол хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд хөнгөн шийдчих магадгүй шүү дээ. Мөндөө. Тэгээд чи бигээ туслана үстэй. Мэнди би чадахгүй. Миний төлөө биш тэрний төлөө хийж хэлдэ. Чамаас өөр гоё хүн алга. Чаддгийн бол тусламар л байна. Гэхдээ яахаа мэдэхгүй байж амлаж чадахгүй. Ядар сэтгэлийн нь бодооч тээ. За гэж хэлж хийхсгээ дараа шид. За. Би хичээ Мэнди. Бас нэг юм байна. Яасан дуустгүй гуйлдвэ? Эндээс гарахаараа намайг битгий мартаарай. Нэг ч гэсэн хүн намайг дурсаж явгалдیں۔ Ямар шүү вэ? Дайчгүй. Сайн байна. Юу болж вэ? Дайчгүй шүү.
Зургийг олсон. Тийм ээ, олсон. Тэгээд яв. Дайчгүй гэр зургийг угаалгачихсан. Гэхдээ цаадах чинь Австральд алга бололтой. Хуурамч паспорт ашигладаг болохоор яг хаа явааг нь мэдэж чадсан. Бидний аз дуутахад тэр сонирхогч биш бололтой юм. Үнэхээр чадварлаг мэрэгжлийн гэмт хэрэгтэн байна лээ. Ямар ч улмөр үлдээхгүй явсан байна шүү. Тэгээд одоо яах вэ? Би Лондон явах гэж байгаа. Яах гэж? Тэндээс л эхлэе гэж бодоод. Яг хаанаас эхлэх юм би сайн мэдэхгүй байна л да. Чиний өгсөж үрлэг гол найдлага болоод байна л да. Би сансан болгоно бичээд өгье. Тэгээрээ. Танд тусч хүн Лондонд бий юу? Би тэнд очилгүй их удсан. Танд туслах хүн олж магадгүй. Ричард манай аврахыг тань Джеймс Стентон гэдэг юм. Хайгин. Баярлалаа. $17. Юу? $17 өгчөө. 17 паунд. Тэнгэр хизээдийн такси ийм үнэтэй болчихвоо. Хараад авах та ирэлгүй их удажээ дээ. Баярлалаа. Танд ч гэсэн. Өглөөний мэнд ирэх мэ? Өглөөний мэнд. Стентон гэр байна. Ноён Джеймс Стентонтой ярих гэсэн. Өөрөө юм бэлээ. Ирэх мэ? Та хэм бэ? Танд юугаар туслах вэ? 3 дугаар сарын 23-нд ноён Ахмед Раган Сидней Лондон чиглэлийн таслбар захиасан чи аяллаа хойшлуулаад Катрин Стентон гэдэг бүсгүйтэй сольсон байгаа юм л да. Би ноён Раганы хаягийг мэдгэсэн. Аяллаа товчоогоор дамжуулсан бол манад мэдээлэл нь байхгүй. Өөрөө захиалсан бол магадгүй юм. Та шалгаад өгөхгүй юу? Шалгаж тогтооход их л уудан да. Хэд хоног бол? Хойшлуулсан бол нэр нь байхад л болно. Гэхдээ төвөгтэй л та. Тэр бүсгүйхэн таслбарч надад бий л дээ. За үз. Аяллаа товчоогоор дамжсан юм байна. Таслбараа буцаасан бол мэдээлэл байхгүй. Харин хүнтэй сольсон болж арай л өөр шүү. Винсент гэлөө. Винсент мөн үү? Тийм ээ. Ахмад Винсент Раган. Слингтоны Фостер гудамжны 39. Эдгэлээ. 39. Зогсоорой. Хоосон хашаа байна шүү дээ. Та хаяг андуураагүй ээ. Үгүй. Би андуураагүй. Яг энд би амьдарч байсан юм. Явъя да. Энэ зургийг үзсэн. Тайланд гिचгээс нэг хувийг явуулсан. Тусалж чадах уу? Чадна. Аркираган гэдэг хүний талаарх олсон бүх баримтаа би танд өгье л дөө. Гэлээ. Хэмэл байна.
Манайх бол олон улсын хамгийн том хэвлэлийн товчоо. Афганистанд байсан мэрэгжлийн болон сонирхогч гэрэл зурагчтай би бүгдийг мэднэ. Харин энэ хүнийг болоо огт хараагүй юм байна. Гэрэл зурагч нь лав биш шүү хаа. Сурвалжлагч юм болов уу? Тэнд хоёр төрлийн хүмүүс л очдөг юм. Хэвлэлийнхэн хар тамхины дамчид. Хар тамхинаас их мөнгө олдог. Цагдаа нараас асуу. Баярлалаа. Би асуусан л да. Ямар ч сураг гарсангүй. Яа хаач бүр мэдхэн байгаад байна. Цагдаа нараас дахиад асуул яасан юм? Нэмэргүй хаа. Кэт яаж байна? Маргааш очно. Цаатахаараа санаж байгаа бүгдийг хэлүүлээрэй. Түр хүлээж харцнах хэрэгтэй. Яасан бэ? Яллагчийн дүгнэлт гарсан бол л та 65 дугаар зүйл ангиар дээд хэмжээ онох эцгээ маргааш хэлэх бол л та. Арга алгуу тэгээд алгата. Туслах хүн алгуу. Тэнтэй ярихаас л болно да. За чи залгаарай. Тэгнэ. Баяртай. Баяртай. Sawadee-krap. Section 65. 65 дугаар зүйл анги цаазлах ял. Trafficking. Бүсгүй бороогүй. Бид чад бүхнээ хийж заавал ялах болно. Тэгэл болдог бай. Шийдвэр гарсан байна. Зүйл ангийн үү? Тийм ээ. 65 дугаар зүйл анги. Уучлаарай. Би л мэдсэн үү? Одоохондоо мэдээгүй байна. Сураг байна уу? Амжилт муутай байна. Чи өөр хэрэг болох юм санав? Тэр чихний шижинтэй байсан. Гар дээрх тариурын сарваа үзүүлж байсан. Сайн харсан. Би ямар сайн мэдгүй штэ. Хараад л өнгөрсөн. Чихний шижинтэй хүмүүс тийм сураг байх ёсгүй дээ. Би яаж мэдв дээ? Намайг ингэж мэхэлсэний худлаа ярьсан чинь билүү? Би хэлнэ. Тус болох юм билүү? Хэр удаан уулзсан юм? Бодож мөнгө төлөх юм аа. Би намайг ярина гэд хүлээж байгаа. Мөнгө байл надтай өгч. Яах гэж? Үгүй бол хамаг юм гаргаад хайчихнаа. Аль вэ өгчүүлдөө? Юу болов? Миний юмыг сайн харж байгаарэ. Чи хайчих чинь. Чамд 50 байна уу? Байна. Нэ. Баярлаа. Би буцааж өгнө. Зүгээрээ санаа зовлтгүй. Маргааш шүүх урал болох гээд өөрөө мас хайж байгаамаа. Эрт тусах ёстой. Хоцорч болохгүй шүү дээ. Миний нөгөө модон юмыг санаж байна уу? Хайрцагт байгаа. Бүгдийг сайн харж байгаарэ.
Шүүхэн шийдвэр гарч ч гэсэн та нар буцаж ирнэ үсттэй. Ирэх л ёстой. Гэтэ эндхийн хуулиар яадаг юм бол доо. Амлснаа мартаагүй биз? Үгүй. Амжилт хүсье. Чи бидний мэдэн дээ. Бид их хацтай хүмүүс. Байна уу? Би ирээч ирд байна. За. 65 дугаар зүйлэнг. Юу? Катринад 65 дугаар зүйлэнгээр цаацлах ял тулах болсон. Бацарай Ричард. Байна уу? Байна. Одоо бидний эсэл шалтгааллах нэ. Өөр юм тэгэд мэдвүү. Өөр юм. Нөгөө залууч нь чихрийн шижинтэй байж магадгүй гинэ. Тийм өвчтөе хүнийг алиг тэргэхвтэй. Хэн мэдхэвтэй. Тус болох юм бэлүү? Мэд юм даан чалах та. Өөр сони юу вэ? Сонин гээд байх юм одоо ходаалгаа. Дүүтэйгээ уулзсан уу? Катрина юу болсон бол? Тэр бол бидэнд туслахгүй. Мэдгүй юм да. Олон жил өнгөрсөн болохоор туслана гэж бодсон юм болов уу да. Намайг энд хичээж байгаа л гэж задахтай хэлээрэй. Би өөр юм ярьж чадахгүй. Би унтмаар байна. Тэгтээ уучлаарай. Сайхан амраарай. Баяртай. Хэн бэ? Ноён Симпсон та юу? Сайн уу, Гордон? Ноён Хэралд. Баялуу гараа өгөөч. Чи яаж өрхөв? Юм харахаа болсон. Гэхдээ санаа зовлтгүй. Таныг эндээ харж байна. Бодож байна уу тэгээд? Энэ мөнүүд харахаа байгаад олон жил болж байна. Гэхдээ өдий бол гамд яванаад шүү. Ноён Хэралд өстө санаандгүй юм боллоо. Итгэж чадахгүй. Оруулах юм уу тэгээд? Чадахгүй нэ. Ноён Джеймс мэдэх хэрэг. Энэ миний гэр биш шүү дээ. Зүгээр дээ, Гордон. Би ойлгож байна. Сайн уу, Джеймс? Би Лондонд ирээд тэгээд юу л та тавтаа морил. Гэртээ тавтаа морил.